Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжлагуудаа хүргэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ орон нутагт анх удаа үений дурангийн мис заслыг дархан нэгдсэн эмнэлэгт хийж эхэллээ. Ингэснээр осол бэртэлд өртсөн иргэд түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээ авч цаг алдалгүй үений дурангийн мис засалд орох боломжтой болж байгаа юм а. Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл Сог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Дархуул аймагт ажиллаж нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран орон нутагт анх удаа үений дурангийн мис заслыг хийж эхэллээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар үений дурангийн аппаратыг шийдсэн байна. Гэмтэл Сог судлалын үндэсний төв дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн эмнэлгийн эмч мэрэгчлэнүүдийг чадваржуулах, дэмжлэг удирдлагаар хангах, эмчилгээний орчин үеийн аргыг нэвтрүүлэх, хамтарсан үслэг онцлогоо мис засал эмчилгээхийн сэлгэн ажиллуулахад чиглэгдэж байна. Сог судлалын үндэсний төвөөс Дархуул аймгийнхаа эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ санамж зурхын хүрээнд Дархуул аймагт үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, шинэ технологиудыг нэвтрүүлэх зорилгоор одоо өнөөдрийн байдлаар үений дурангийн эмчилгээг хамтраад хийж байгаа. Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Гэмтэл Сог судлалын үндэсний төвөөс ирсэн эмчтэй хамтраад дурангийн эмчилгээтэй хамтсан эхлүүлээ явж байна. Дархуул аймаг нь өөрөө дурангийн мис шаардлагатай дурангийн аппаратаа бүрэн асуудлаа шийдчихсэн бэлэн байдлаа одоо тоног төхөөрөмжүүд асуудалгүй байгаа учраас бид нар бас мэргэжил арга зүгээр хангаад цог хамтраад бас энэ төрлийн тусламж үйлчлэгийг орон нутагт нь үзүүлэх бас боломжийг нэмэгдүүлэхээр ингэж зорж яваа. Бас давхар мис заслын тусламж үйлчлэгнээс гаднаас амлалторд бас эмч нарын үйлчлэг болон мөн Дархуул аймгийн эмч нартай бас ослын эмнэлгийн үеийн яаралтай тусламжийн сургалтын талаар сургалт орохоор бас ажилдаас ирсэн байна. Үений дурангийн мис засал гэдэг нь өөрөө хөнөөл багтаа үе маш жижиг зүслэгээр хийгддэг. Үений доторх холбоос сэргээх, жир өмөрсний урагдлыг оёх гэдэг юм уу? Ийм төрлийн мис засал. Тэгэхээр энэ төрлийн мислийг орон нутгаас болон анхных нь баг Дархуул аймагт ингээд хийгдэж явж байгаа. Тэгээд төвлөрлөгтэй хүн ам ихтэй ийм аймаг учраас энэ төрлийн тусламж үйлчлэгийг үзүүлэх нь өөрөө иргэдтэй хүрч үйлчлэх юм боломжтой болж байна гэсэн үг. Орон нутгийн түвшинд болохоор анх удаага үений дурангийн аппаратын үн өртгийг шийдсэний хүрээнд Дархуул аймагт анх удаага үений дурангийн мисл бол өнөөдөр Гэмтэл Соггийн үндэсний төвтэй хамтран хийгдэж байна. Үений дурангийн аппаратыг Дархуул аймаг шийдснээр болохоор Дархуул аймгийн ард иргэдийн дундлогоор үений дурангийн мис хийх маш олон хүн байдаг. Мөн спортын гэмтүүд маш их тохиолддог учраас энэ асуудыг орон нутагт анх удаага ингээд өндөр түвшинд нарийн мэргэжлийн эмчилгээтэй хамтраад хийж байна. Энэ аппаратыг шийдснээр болохоор үений бүх төрлийн гэмтлүүдээс гадна спортын янз бүрийн гэмтлээс шалтгаалсан үений асар олон гэмтлүүдийг орон нутагтаа шийдэх бүрэн боломжтой болж байгаад бид баяртай байгаа. Энэхүү үений дурангийн мис засал нь орон нутагт анх удаа хийгдэж байгаагаар онцлогтой бөгөөд иргэд эмнэлгийн түргэн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бий болгож байгаа юм а. Дараагийн мэдээ Дархуул аймгийн боловсролын газар 12 дугаар сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургууль хамтран тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд ажиллах арга зүй, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Сургуулийн насны ялгаатай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд ажиллах арга зүйг сайжруулах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, шинэлэг бүтээл санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр туршлага солилцож хамтран ажиллах зорилгоор тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд ажиллах арга зүй зөвлөн туслах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Дархуул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 60 гаруй багш оролцсон юм а. Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургууль болоод Дархуул аймгийн боловсролын газар Дархуул аймгийн 12 дугаар сургууль бид нар бүгдээ хамтраад ялгаатай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд ажиллах арга зүй гэдэг сэдвийн сургалтыг нийт багш нартай орлоо. Тэгээд сургалтанд маань ерөнхий боловсролын сургуулиудын болоод 12 дугаар сургуулийн нийт 60 багш хамрагдлаа. Тэгээд сургалтаар болохоор ер нь ялгаатай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд яаж ажиллах юм те тэр арга зүйнүүдийг сурахаас гадна төвийн бүсийн хэмжээнд байгаа хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бид яаж сургаж хүмүүжүүлэх вэ? Хаана энэ хүүхдүүдийг байлгах вэ гэдэг талаар хүртэл нээлттэй санал солилцлоо. Тэгээд яг одоо төвийн бүсийн хэмжээний ялгаатай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдтэй ажиллаж байгаа 12 дугаар сургуулийн хамт олонтой харахад ч гэсэн бас таатай, бархууштай, агц амжилттай тийм маш олон ажлуудыг хийсэн ийм сайхан сургууль байна. Тэгээд Дархуул аймгийн боловсролын газар болоод Дархуул аймгийн 12 дугаар сургуулийн хамт олонд биднийг урьж бас энэ сургалтыг хамтран зохион байгуулсанд бас талархал илэрхийлье.
Манай сургуулийн хувьд бол А37-гийн хөтөлбөрөөр хичээлдэг. Түүний дагуу дэмжих цагуудаа бол аягүй сайн төлхөө оруулж өгч хөгжүүлэлт хийж байгаа. Энэхүү сургуульд явагдсанаар манай багш нарын хувьд ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд ажиллах арга зүйн нь илүү сайжирна гэж харсан. Мөн одоо энэ сургалтад эхлэхээс өмнө өглөөгөр бол сургууль дээр яг тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдтэй ангиудаар хичээл ажиглаж одоо хичээлийн зөвлөгөөг нөгөөд ингэж багш нарыг бас чадваржуулсан байгаа. Энэ хичээлийн жил манай сургуулиуд хөдөлгөөний заслын хичээлийг бол орж ирсэн. Эцсийн үр дүн нь болохоор суралцагчдад одоо чанартай боловсролын хүр дэмжийг нэмэгдүүлэх юм зорилготой сургалт байгаамаа. За энэ сургалтаас гол нь тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй одоо ганцаарчилж ажиллах төлөвлөгөө зорилт боловсруулж ажиллахад одоо гол анхаарлаа чиглүүлэх юм байна. Тухайн зорилт нь бол урт хугацааны, богино хугацааны гэж ийм жижигхэн зорилт тавиад тухайн зорилтондоо хүрэхийн тулд тухайн одоо тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдээс том зүйл шаардахгүй тухайн хүүхдэд нь одоо тохирсон тийм сургалт явуулвал илүү үр дүнтэй юм байна гэж ойлголоо. За тэгээ энэ сургалтаас бол ер нь тусгай хэрэгцээ шаардлагатай 13 төрлийн тийм одоо шинжтэй хүүхдүүд байдгийн байна. Тэр хүүхдүүд болгонд тохирсон тийм багш өөрийн гэсэн арга зүй боловсруулж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Хоорондын туршлагаа судалсан бусдаа туршлагаа түгээсэн юм амжилттай сайхан сургалт болж өндөрлж байна. Би багш хүний хувьд бол 7 дугаар сургуулийнхаа одоо яг тэр тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд ажиллаж байгаа багш нарынхаа туршлага аргаас хуваалцаад өөрийнхөө ангийнхаа тулгамжиж байгаа асуудлаа бас хоорондоо харилцан ярилцаад ямар зөвлөгөө авах вэ, энэ хүүхдээр яаж ажиллах вэ гэдэг арга барилаа хуваалцсандаа маш их талархалтай байна. Дараагийн удаа энэ сургалтуудаа жил болгон тогтмол манай хоёр сургуулийн хамтын ажиллагаагаар өргөжүүлж энэ чиглэлийн хүүхдүүдэд туслах багш нарыг бэлтгэхтэй энэ арга туршлагын ариужуулах юм олон ажлуудыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлог, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд ажиллах арга зүй, анхаарал дутагмжлын эмгэгтэй хүүхдэд ажиллах арга зүй, суралцгын бэрхшээлтэй хүүхдэд ажиллах арга зүй, хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээний ач холбогдол, чиг хандлага зэрэг олон сэдвүүдийн хүрээнд туршлага солилцох уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Төвөсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Оросын холбооны улсаас Монгол улсын Дархан уул аймагт суух ерөнхий консул аймгийн засаг даргатай уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Дархан уул аймгийн засаг дарга Аз Жаргал Оросын холбооны улсаас Монгол улсын Дархан уул аймагт суух ерөнхий консул Артем Валерьевич Огоновтой танилцах албан ёсны уулзалтаа хийлээ. Дархан уул аймаг дахь консулын газрын хамрах хүрээнд хойд бүсийн аймагуд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Сэлэн гэсэн аймагуд үйл ажиллагаанд чиглэгдэнэ. Ерөнхий консул Орос Монгол орны эдийн засаг, соёлын найрамдалт харилцааг бэхжүүлж, чанаржуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. За юуны өмнө Дархан уул аймгийн засаг даргын тамгын газар, Дархан уул аймгийн засаг дарга ноён Аз Жаргалд би өнөөдөр талархлаа илэрхийлэх хүсэлтэй байна. Мөн одоо бидний цаашдын үйл ажиллагааны анхны албан ёсны уулзалт боллоо. Би Оросын холбооны улсаас Дархан уул аймгийн консулын газар суух бүрэн одоо ирэхэд консулаар томилогдож ирээд албан ёсоор аймгийн засаг даргад танилцуулаад цаашдын одоо хамтын үйл ажиллагааныхаа эдийн төлбөрийн талаар бит хоёр одоо сайхан ийм ажлын ярилцлага боллоо. За тэгээд энэ найрамд хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн чиглэлээр, байгуулалтын чиглэлээр, мөн соёлын чиглэлээр, боловсролын чиглэлээр гээд одоо бүх чиглэлээр бол хамтын ажиллагааг улам одоо нэгтрүүлэх, өргөжүүлэх энэ тал дээр манай консулын газраас илүү их санаачлагтай ажиллаж одоо зорж байгаа энэ үйл ажиллагаануудыг Оросын консулын газраас хэрхэн одоо дэмжиж ажиллах вэ гэдэг энэ тал дээр бол хамгийн чухал юм ярилцлага боллоо. 2026 оны хувьд бол Оросын холбооны улс болон Монгол улсын хоорондох олон одоо чуулга уулзалтууд, ажил хэргийн одоо форумууд энэ Дархан уул аймагт явагдах гэж байгаараа онцлогтой. Мөн бас найрамдлын одоо бэлэг тэмдэг болсон Дархан уул аймгийн эдийн засаг соёлын өдрүүд Оросын холбооны улсын Бариад улсын одоо Улаанбаатар хотод бас зохион байгуулагдана. Мөн Ялтын баяр бол хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх болон энэ түүхэнд бол маш том одоо үйл явдал учраас энэ баярыг бол манай одоо хоёр улс бол хамтран тэмдэглэлийн жишээн дээр мөн Дархан уул аймагт бол бас ач холбогдол өгнө. Дээрэс нь орос хэлний одоо мэдлэг, орос хэлнийг сурсны ач холбогдлыг бас одоо ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор орос хэлний багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх тал дээр одоо шат
дараалсан арга хэмжээ авна. Энэний хамгийн эхлэл болгож эх 7 хоногт оюуны ирээдүй болон Союз гэсэн одоо хоёр сургуульд бол орос хэлний иж бүрэн сургагчдыг бид нар хүлээлгэж өгнө. Мөн орос хэлний булан кабинетуудыг бас шатраатаагаар бид нар байгуулахад дэмжлэг үзүүлнэ, байгуулна гэсэн ийм одоо маш олон ажлууд байгаа. Дархуу бол аймгийг бол Оросын холбооны улс болон Монгол улсын төрийн одоо хэмжээний эдийн засгийн хэмжээний мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн одоо хоёр дахь том чуулган бол эхнийх нь Ирхүү хотод болж исэн бол өнөөдөр энэ одоо жил Дархан уул аймагт болох гэж байгаа. Дархан уул аймаг бол эдийн засаг, соёл бүхий л одоо салбарт Оросын холбооны улстай хамтран ажиллах одоо бас том ийм жишээ болсон хот юм а гэж. Тэгэхээр энэ одоо том бүс нутгийн чуулганд бол Оросын холбооны улсын засгийн газрын төлөөлөгчд, Оросын холбооны улсын дуумын төлөөлөгчд, засгийн газрын одоо агентлагуудын удирдлагууд гээд маш их одоо анхаарал хандуулж найрамдал хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн одоо хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэх энэ одоо том форумд хүрэлцэн ирэх юмаа гэдгийг би бас зохон тэмдэглэхийг хүсэж байна. Хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилнэ. Би та бүхэндээ газар дээрээс нь мэдээллийг тодруулан хүргэхээр Дархны дулааны сүлжээ төрөмч төвцөд компани дулаан дамжуулах албаны дарга Бат Эрдэнэтэй уулзаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг энэ нөхцөл байдал дээр ямар зүйл болсон байгаа вэ? Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу? За сайн байна уу. Юуны өмнө Дархан хотын дулааны эрчим хүч хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Дархны дулааны сүлжээ төрөмч төвцөд компани маань 2026 оны 3 сарын 20-ны өдөр төлөвлөгөөнөөр 8 дугаар баг дээр орших манхан толгойн хэрэглэгчтэй дулааны эрчим хүчээр хангах ажил хийгдэх байсан. За энэ ажлын маань бэлтгэл ажлын хүрээнд 3 сарын 19-ны өдөр дулаан дамжуулах сүлжээн дээр дүүргэлтийн ажил бидний ярьдгаар дулаан уртаа 16 хүртэлх диаметр 150 шугамыг дүүргэлтийн ажил хийгдэх байсан. За ингээ 3 сарын өдөр 19-ны өдөр хийгдсэн ажил маань дүүргэлт хийж явах явцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хийгдсэн энэ шугам хоолой маань өчтөр гэмтэл гарснаар ажлын цагаар 13-аас 21 цаг хүртэл бид гэмтэл гарсны үүдэн дээрээс гэмтлийг тодорхойлох ажил хийгдсэн байгаа. За өчтөр ямар ч гэсэн гарсан гэмтлийг устгаад өнөөдөр төлөвлөгөөнөөр дулаан уртаа 16 манхан толгойн хэрэглэгчтэй дулааны эрчим хүчээр хангах ажил дахин хийгдсэн боловч шугам хоолой маань дахин гэмтэл гарч дулааны эрчим хүчээр хангагдаж чадахгүй болох эрсдэл үүсээд байна. За одоогийн байдлаар төлөвлөгөөт бусаар мөн 3 цэгт газар шорооны ажил хийгдээд гэмтлийг тодруулах үйл ажиллагаа явагдаж байна. За одоогийн байгаа байдлаар бол гэмтлийг яг тодруулсан зүйл алга. Тэгээд байгаа нөхцөл байдал дээр маань дулааны шугам маань олон улсыг холбосон Дархан хотын яг төв зам буюу одоо яг энэ микро уртлах 2 урсгалтай зам дээр маань зам доогоор орсон сүрлэгдсэн. За мөн олон улсын шилэн кабель холбогдсон тараасын дагуу дулааны шугам маань байрсан болохоор бас бидний ажил гүйцэтгэх явцад бас нэлээд хүндрэлтэй холбогдсон асуудлууд үүсээд одоогийн байдлаар гэмтэл тодруулах үйл ажиллагаа явагдаж байна. За энд байгаа хэрэглэгчдийн хувьд бас ямар нөхцөл байдалтай байгаа вэ? За одоогийн байдлаар хэрэглэгчд бол өөрсдөө дулааныхаа эрчим хүч авах бүх холболтуудаа хийгдсэн гэсэн бидэрт мэдээлэл ирсэн байгаа. За энэ ажлыг бол холбогдох алба бэлтсэн мэргэсэн ажилтнууд маань одоо бол үзлэг хийгээд яг төв шугам дээр бид дүүргэлтэй гэх юм бол цаана хэрэглэгчдэд холбогд бэлэн гэсэн мэдээлэл бол бидэнд ирсэн байгаа. Мэдээлэл өгсөн баярлалаа. Үзэгчдээ би та бүхэндээ Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн за энэ хэсэгт харагдаж байгаачлан газар нутаг дээрээс ямар нөхцөл байдал үүссэн талаарх мэдээллийг Дархны дулааны сүлжээ төрөмч төвцөд компанийн дулаан дамжуулах албаны дарга Бат Эрдэнээс мэдээллийг тодруулан хүргэлээ. Дараагийн мэдээ Дархан уул аймаг дахь ургамал газар тариалангийн хүрээлэнд тогтвортой газар тариалан ба олон талт хамтын ажиллагаа 2026 өдрлөг арга хэмжээ 2 өдрийн турш зохион байгуулагдлаа. Тариаланчдад үр хөрс бордоо ургамал хамгаалал, санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой тариалан эрхлэх, чанартай ургац авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү өдрлөг арга хэмжээг 5 дахь жилдээ 2 өдрийн турш амжилттай хэрэгжүүллээ. Хаанбаг Chemtech компани, Улаанбаатар гурил, Sinopec брэнд, Sky Agritech компаниуд хамтран зохион байгуулж олон тариаланчдад үр өгөөжтэй мэдээллийг хүргэсэн юм а. Сүүлийн жилүүд бид бүхэн ер нь хөдөө аж ахуйн салбарыг кластер байдлаар хөгжүүлэх
За харилцагч нараа ер нь санхүүгийн болон санхүүгийн бус байдлаар дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа. За үүний нэг жишээ нь өнөөдрийн арга хэмжээндээр Улаанбаатар гурил Кемтек зэрэг байгууллагуудтай хамтраад хөдөлгөөн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ер нь хөдөө аж ахуйн салбар дээр тогтмол бид хэдвхэн за яаж хөгжүүлэх үү, ямар арга хэмжээ авах уу, банкны хувьд ямар дэмжлэг төслөө үзүүлж болох уу гэдэг дээр тогтмол анхаарал жил болгон энэ дээрээ сайжруулалт хийгээд шинэ бүтээгдэхүүн гаргаад ингэ явж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарыг бол хамаг өндөр оролцоотой ингэ дэмжиж ажиллаж ирсэн. За энэ бас үргэлжлээд ингэ явж байгаа. Банкны хувьд кластерын шинэ бүтээгдэхүүнүүд байгаа. Тэр талаараа бас харилцагч нарт мэдээлэл өгөх, тэгээ зөвлөгөө үзүүлэх юм ажлыг хийж явж байгаа гэсэн. Бидний хувьд болохоор ер нь газар тариалан маань зөвхөн өөрсдийн тариаламжтаасаа биш харьцдаг маш олон байгууллагуудаас бүрдэж ургац маань бий болдог байгаа. За тэгэхээр ургацыг тарихаасаа эхлүүлээд хураах, боловсруулах явцад нь компаниуд оролцсон, гарсан бүтээгдэхүүн авна, энэ бүхнийг санхүүжүүлнэ. Энэ маань өөрөө маш олон бизнесийн процессын үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр энэ удирдлагын гол зорилго, энэ удирдлагын хийж байгаа зорилго маань болохоор бид нар энэ олон байгууллагууд маань тариаламжтайгаа хамтраад бүгдээрээ бид нар ямар зорилгоор энэ жил ямар бид нар дээр дэвшилт гаргах, хамтын ажиллагаан дээр бид нар яаж сайжрах уу гэх мэт маш олон зүйлсээ хилэлцдэг. Мөн дээрээс нь бид нар дээр ямар дэвшилтүүд гарсан бэ гэдгээ хилэлцдэг. Өнгөрсөн жилийн бас алдаанууд гарлаа гэдгээ хилэлцдэг тийм өдөрлөг байгаа. Тэгэхээр энэ маань бол 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн зохион байгуулалтын онцлогийн хувьд юу вэ гэхээр бид нар энэ жилээс эхлүүлээд үр тариа болон хүнсний ногоо гэж 2 салгаад 2 тусдаа өдөр зохион байгуулагдаж байгаа. Ийм онцлогтой байгаа. Манай компанид өдөрлөгт болохоор тариаламжийг ургацаа авч явах үед нь хэрхэн ургамлыг яаж хамгаалах юм бэ, хэрхэн яаж шимж хязгаарлалаар хангаж иж өндөр ургац авах юм бэ гэдэг чиглэл дээр нь бид нар өөрсд гарсан дэвшилтүүдэд танилцуулах зорилгоор оролцож байна. За Улаанбаатар гурил компани болохоор зэрэг одоо энэ олон талт хамтын ажиллагаа өдөр төтлүүд одоо 4 дахь 5 дахь жилдээ оролцож байна. За энд яагаад оролцож байгаа гол чухал зүйл вэ гэхээр зэрэг бид нар одоо тариаламжтаас одоо хүнсний аюулгүй байдал стандартын шаардлага хангасан ийм улаан будааг одоо төв хийдэ бэлтгэж одоо гурил үйлдвэрлэдэг. Тийм учраас одоо ийм олон талт хамтын ажиллагаанд одоо өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь юу байв? За гурилын үйлдвэрт одоо сүүлийн үед мэдэгдэж байгаа улаан будааны чанар нөхцөл нь ямар байв гэдэг зүйл дээр одоо хамтарч ажилладаг. За тэгээд бидний эцсийн зорилго бол нийт Монголын хэрэглэгч нартаа эрүүл аюулгүй одоо тийм гурилыг үйлдвэрлэж одоо хэрэглэгч нартаа хүргэх ийм зорилготой учраас бид бүх одоо ингэж хамтарч ажиллаж оролцож байна. За Sinopec брэнд маань за доктортой газар тариалан за олон талт хамтын ажиллагааны 2026 өдөрлөгт энэ жилдээ анхны удаа хамтран ажиллаж байна. За энэ жилдээ хамтран ажиллахдаа бол газар тариаллын эрхлэгчдийнхаа техник технологи зориулагдсан инновацлог одоо Sinopec брэндийн тус тусалгааны бүтээгдэхүүнийг ингээд нийлүүлэх гээд хэрэглэгчтэй ингэж нийлүүлэх гэж зорж ажиллаж байна. За Кемтек компанитайгаа хамтран ажиллаад ивент тэтгэгчээр манай Sinopec нь оролцож байна. Эдгээр одоо олон компаниуд бол 4 дахь жилдээ хамтран одоо тариалтын энэ их чухал үед дэмжлэг болж мөн одоо Улаанбаатар гурил одоо энэ борлуулалтын хариуцж байгаа мөн одоо энэ тармил ургамлынхаа хор бордоо ирвцээ ямар үнээр борлуулах вэ? Шинэ бүтээгдэхүүний сурчлагыг хийж байна. Энэгээр бол маш ач холбогдолтой болж байна. Хамбагт одоо сүүлийн 20 жил хамтран ажиллаж байна. Гаргаж байгаа бүтээгдэхүүнд сэтгэл ханамжтай сайхан сэтгэл төрүүлж цаг хугацаанд нь бас зээл юмудаа гаргаж өгч байдаг. Энд нь бас баярлалаа. Үр тариа газар тариалангийн үйлдвэртэй холбогдлолтой бүх одоо түншүүд хамтарч одоо хаврдаа ингэж одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг сурталчлах, үнийг сурталчлах, за мөн энэ ургамал хамгааллын бодисыг одоо тэр технологи ямар шинэлэг юм байна гэж сурчилдаг. Энэ бол энэ сургалт их давуу. Тийм ч учраас одоо олон тариаламжид оролцдог. Энэ хэмжээгээр бид нар бас тэр борлуулалт яадаг. За тэгээд одоо энэ дотор хаан банк байна. Би бол одоо хаан банктай 95 оноос хойш харилцаж явна. Ер нь сүүлийн үеийн одоо манай газар тариалангийн төрөөс авч байгаа бодлогын одоо нэг их чухал арга хэмжээ бол миний хувьд би бус тариаламжид хэлдэг. Одоо энэ банкны хөнгөлтэй зээлгч. Энэ нь бол одоо бид хин одоо их талбайтай, хин их барьцаа тавих хөрөнгөтэй их зээл авна. Би бол бахан тариаламж өөрийнхөө хэмжээний барьцаагаа тавина, тэр хэмжээний зээл авна. Эннээс өөр одоо бидэнд одоо яаж туслах вэ? Тэгээ мэдээж өнгөрсөн жил яахан хүндхэн болсон байгаль суурьтай холбоотой боловч одоо бизнес юм шиг системд үүрхээс аргагүй. За энэ жилийн хувьд зүгээр одоо чиг намрын чиг их сайн байгаа. Үйл цас нэлийн орсон гээд үзэх юм бол энэ одоо 26 онд бас Монголын ард түмэн
талбартай ариун байх бах. Ер нь одоо энэ жил бас бэлтгэлээ нэлээд сайн анх хэвээр. Тийм учраас өнөөдөр сургалтанд олон хүмүүс шүү дээ. Дэлхийн нийтгээ политикийн хувьд бол байдал хүнд байна. Шатхууны үн одоо нэмэгдээд эхэлсэн байна гэж үзэх юм бол энэ сургалт бас хөр дүнгээ өгөх байхаа гэж ингэж бодож байна. Төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархуул аймгийн удирдлагууд бүгд найрамдах эддэгхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлхийн сайттай уулзалт хийж Дархуул аймгаас 14 албан хаагчийг энэ эддэгхэг улсад мэргэжил дэвшлүүлэх сургалтад хамруулахаар болсон байна. Дархуул аймгийн удирдлагууд бүгд найрамдах эддэгхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлхийн сайд Батуул Малхари Гоцсүрвийг өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар талууд харилцан санал солилцлоо. Дархуул аймаг бол Монгол улсын маш чухал холбогдлолтой орон нутгийн одоо нэгжийн нэг мөн. Тэгээд Монгол улс болон эддэгхэг улс болон хоорондоо маш олон зууны идэртэй хамтын ажиллагааны хүрээнд одоо явдаг. Тэгээд бид бүхэн бол одоо зөвхөн төв Монгол улсын засгийн газартай хамтын ажиллагаа хөгжүүлэхээс гадна бас иргэд хоорондын дипломат харилцааг хөгжүүлэхийн тулд орон нутагт ирж ажиллах нь зүйтэй юм гэж үзсэн үднээс Дархуул аймагт ажиллаа. Хөө хурлын үеэр бол зөндөө олон маш олон одоо хамтын ажиллагааны салбаруудаар ярилцлаа. Нэгдүгээрт нь бол боловсролын салбарт бол дархны хүүхэд залуучуудыг бол одоо хамруулах боломжтой гэдгийг танилцууллаа. Тэгээд мөн төрийн албан хаагч нарыг хамгийн багадаа одоо эддэгхэг улсад мэргэжил дэвшлүүлэх сургалтанд энэ жилээс ахуулаад одоо явуулахыг бол тохирлоо. Эрүүл мэндийн салбарт бол эрүүл мэндийн газартайгаа одоо аймгийн засаг даргын ярьснаар одоо ярилцаж тохиролцоод ямархуу салбаруудад одоо хурал зохион байгуулах боломжтой гэдгийг биднэрт мэдэгдээ. Түүнийхэн дагуу бол бид нэр захимаар одоо хурлыг сургалтыг явуулах боломжтой гэдгийг мөн онцлоо. Тэгээд мөн Монгол улсад нарийн мэргэжлийн энтгийг хэмжээр ирж ажиллах байр одоо Дархуул аймагт авчирж ажиллах боломжтой гэдэг талаар ярилцлаа. Мөн бизнесийн салбарт бол энтгийг улс бол Монгол улстай бизнес тэр тусгай Дархууттай Дархуул аймагтай бизнес салбарт хамтарч ажиллах бол боломжтой гэдгийг онцолсон. Тэгээд энэ хүү зүйлээр үргэлжлүүлэн цааш ярилцахаар боллоо. Төрийн албан хаагчдын тухайд англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч эхний ээлжид 10 төрлийн албан хаагчийг мэргэжил дэвшлүүлэх сургалт хөтөлбөрт хамруулахаар харилцан тохиролцлоо. Хөтөлбөр спортын мэдээллээр үргэлжлэх гэж байна. Дархуул аймагт ч бүхэн чөлөөт барилдааны U17, U23 насны улсын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээн өргөн цар хүрээнд өрсөлдөөн ихтэй болж өрнөж байна. Бие тамир спортын тэргүүний ажилтан дасгалжуулагч Цэрэнжавын жигдэ агсны нэрэмжит бүхэн чөлөөт барилдааны Монгол улсын аврах шалгаруулах тэмцээн аймгийн засаг даргын ивэлд ор Дархан United Arena-д зохион байгуулагдаж байна. U17 насны ангилалд 509, U23 насны ангилалд 249, нийт 758 тамирчин Дархуул аймгаас 35 тамирчин оролцож байна. Өнөөдөр U23 насны ангиллын барилдаанууд болж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд U17 насны ангиллын барилдаанууд эхэлнэ. 2026 оны U17 23 насны улсын аварга маань одоо Дархуул аймагт маш амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр 2 дахь өдрөө болж байна. За энэ удаагийн тэмцээнд 40 гаруй байгууллагын 700 гаруй тамирчид өрсөлдөж байна. За өчигдөр бол одоо 23 насны эхний нэгд өдрийн барилдаа амжилттай сайхан зохион байгуулагдлаа. За Дархуул аймгийн засаг даргын ивэлдээр болж байгаагаар онцлогтой мөн одоо жигдэн агсны маань нэрэмжит ийм сайхан тэмцээн болж байна. Тэгээд Дархуул аймгийн засаг даргын хамгийн газрын маань мөн одоо бие тамир спортын хорооных маань маш сайн зохион байгуулалттай одоо манай чөлөөтгөн холбоотой хамтран ажиллаж байна. U13, U17 насны улсын аврах шалгаруулах тэмцээнд 20 тамирчинтай 3 дасгалжуулагч хүрсэн ирлээ. Өчигдөр эхэлсэн U23 улсын аврах шалгаруулах тэмцээнд 3 тамирчин маань барилдаж нэг тамирчин маань хөрөл медалинд барилдаж нэг 70 кг хэмжээнд одоо анх хэвдэн гэдэг тамирчин маань аваргын алтан медаль хүртлээ. Тэгээд одоо маргааш болох U17 насны улсын аврах шалгаруулах тэмцээнд олцох баг тамирчин маань одоо бэлтгэл сургалтаа бацаагаад одоо бэлэн байж байна. Тэмцээний шүүгчээр Монголын чөлөөт бүхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгчид ажиллаж байгаа юм а. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол улсын чөлөөт бүхийн холбоо, Дархуул аймгийн чөлөөт бүхийн холбоо ажиллаж байна. Одоо та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргье.
Төвөмсөн мэдээллийн хөтөлбөрийн Баасан гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Та бүхэн амралтын өдрөө аятахтай өнгөрүүлээрэй.